Тэмцээнөө болор байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр одоо үеийнхэн гэдэг болно да. Одоо үеийнхэн ямар технологи хэрэглэдэг, одоо энэ тех гэсэн сэдвтэйгээр та бүхэндээ хэд хэдэн цувралыг үзүүлэхээр бэлтэж байгаа. Тэгээд өнгөрсөн удаа болохоор одоо үеийн тех дээр болохоор Excel-ийг ашиглаад өөрийнхөө санхүүгээ хэрхэн менеж хийх гэдэг тухай хуваалцсан. Өнөөдөр болохоор та бүхэнд Notion гэдэг AI програм дээр өөрийнхөө вебсайтыг хэрхэн бэлтгэх вэ? Хэрхэн вебсайтаа паблиш хийх вэ гэдэг аргын тухай та бүхэнд хуваалцахаар бэлдсэн байгаа. Өөрсдийн хувийн хом пэйжийг нээцгээе гэсэн сэдвтэйгээр өнөөдөр бэлдсэн байгаа. Одоо үеийнхэн гэдэг контент менежмент ойрт одоо үеийн хүмүүс, хүүхдүүд хэрхэн яаж өөрхийн карьерийг үржүүлдэг вэ? Тэ өөрийнхөө аргаар өөрийнхөө карьер дээр хэрхэн өөрхийн аргаар амьдарч байгаа, өөрийнхөө аргаар ажиллаж байгаа тэр хүмүүсийн тухай та бүхэндээ хуваалцгаална. Тэгээд одоо үеийн тег гэдэг дээр нь болохоор олон орчин үед ингээд шинээр гарч байгаа тегүүдийг яаж зөвөр алгаар ашиглах боломжтой гэдгийг та бүхэнд хуваалцгаална. Тэгээд энэ дээр би одоо үеийнхэн гээд постэр бас хийсэн байгаа. За тэгээд өнөөдрийнхээ цагаараа шууд орцгоё. Өнөөдөр Notion гэдэг AI програм дээр хийх болно. Тэгээд хамгийн өгнөр хэрэглэж байгаа болохоор би одоогоор номын тэмдэглэлээ хэрэглэж байгаа. Дээрээс нь daily writing list гэдэг би та бүхэнд дуудахгүй харуулна. Тэгээд тэр daily writing list-ийг яаж хийх вэ? Эсвэл өөрийнхөө тэр жилийн төлөвлөгөө early planning Google Sheet-тэйгээ шууд холбоод яаж хийсэн тухайгаа. Өөрөөр бас англи хэлний хичээл хийж байгаа хүмүүс яаж энэ Notion дээр Google Sheet хоёрыг холбоод бас яаж хийх боломжтой гэдгийг танилцуулна. Одоо өөрийнх нь би аялсан зүйлүүдээ би Google Driver дээр суулгах байхгүй. Driver руу шууд оруулдаг. Driver-а бас яаж холбосон тухайгаа та бүхэнд үзүүлнэ. Тэгээд мэдээж карьер портфолиогоо би яаж Notion дээр хийсэн, тэрийг яаж би share хийдэг тухайгаа үзүүлнэ. Дээрэс нь homepage яаж нээх вэ? Түүнийг яаж publish хийх вэ гэдгийг бас үзүүлнэ. Өдөр болгоны календараа яаж хөтлөж явах вэ гэдгийг бас болтолно. Notion програм дээр нэр нь World of болоо гэсэн амар сүртэй шүү дээ. Энэ дээр би хэд хэдэн ийм тэг өөрийгөө хуваагаад миний хувьд бол day by day гэх өдөр болгон хийдэг зүйлүүдийг бичсэн. Life гэдэг нь болохоор одоо early plan эсвэл ямар нэгэн wishing хүслийн чагсаалтуудыг бичдэг тийм категори. Дээрэс нь travel гэдэг категори байгаа. Тэгээ travel дээр нь болохоор би хэдэн онд хаашаа аялсан тэр тухайга бас тэмдэглэдэг байгаа. Тэгээд карьер гэдэг категори байгаа. Тэгээ карьер дээр ч гэсэн өөрийнхөө хийж байгаа одоо прожектуудыг бүгднийг оруулаад өөрхийн портфолиог ингээд багаар нэмдэг тийм юу байгаа. Дээрэс нь контент гэдэг категори бас байгаа. Тэгээ энэ дээр болохоор би хэд хэдэн контент хийж байгаа тийм сувгууд байгаа байхгүй юу? Одоо контент ID-нуудаа энэ дээр бичих ч юм уу эсвэл контент дашборд хийгээд миний контентуудыг ямар хангалттай байна гэдгийг ингэж бичиж байгаа тийм категори байна. Дээр нь projected. Одоо миний ажил болон одоо энэ контентоос гадна тийм хувийн projectууд байдаг байхгүй. Тэр projectуудын тухай бас энэ чинь оруулж байгаа. Тэгээд дээрээс нь learn. Тэгээд энэ learn гэдэг болохоор би яг өөрийнхөө сонирхож байгаа, сурахыг хүсэж байгаа зүйлүүдийг бас яаж сурж байгаа тухайгаа энэ дээр ингэж бичдэг байгаа. За тэгээд хамгийн түрүүнд та бүхэнд my book list өөрийнхөө номын тэмдэглэлээ яаж хөтлөх вэ гэдэг тухай та бүхэндээ хөтөлж байгаа тухайгаа үзүүлье. Book list. За my book list руу орох юм бол миний уншихыг хүсэж байгаа эсвэл уншаад дууссан номнуудыг би бүгдийг бичдэг байхгүй юу. Тэгээд энэ дээдлийн хамгийн дээрээс нь ингээд харах юм бол одоо Magic гэдэг ном байна. Pink Penguin гэдэг ном байна. Энэ эдээс болохоор би бүгдийг ингээд шараар тэмдэглэсэн байгаа шүү дээ. Энэ болохоор би энэ уншсан номоо боловсруулаад контент хийсэн үү гэдэг контент хийсэн номнуудаа бүгдийг ингээд цэнхэр тэмдэглэсэн. Биш шараар тэмдэглэсэн. Унших хүсчихсэн номнуудаа бүгдийг ингээд уншингуудаа тэрийгээ би ингээд зинзээ ногооноор тэмдэглэсэн байгаа. Тэгээд энэ цэнхэр нь болохоор би одоо яг контент болгож байгаа энэ номоо ингэж оруулдаг байгаа. Тэгээд энэ улаан нь болохоор би цаашдаа уншихыг хүсэж байгаа номнуудын нэрийг одоо ямар сэдвтэй ном юм бэ, ямар зохиолчийн ном юм бэ гэдгийг энэ бичээ тэмдэглээ тавьдаг. Тэгээд энэ сард нь болохоор би ингээ уншиж байгаа дундаас нархсан одоо таалагдахгүй ном бас байж тээ. Тэр номнуудаа ингэж бас тэмдэглэдэг байгаа. Тэгээд миний болохоор номыг ингэж тэмдэглэдэг. Тэгээд дээрэс нь харах юм бол энэ однууд байгаа шүү дээ. Тэгээд одоо миний хувьд энэ номыг уншаад тэгээд би өөрийнхөө бас дүнгийг одоо энэ ном дээр бичдэг байхгүй юу. Тэгээд хойно бас тэдэн сарын тэднээс хавлаа тэдэн сарын тэдний хооронд уншиж дууссан. Тэгээд өөрийнхөө одоо аминдаа бас ингээд дүгнээд байгаа байхгүй юу. Од нот өгөөд тэгээд иймэрхүү байдлаар өөрийнхөө book list-ийг энэ дээр ингээд хадгалдаг байгаа. Тэгээд энэ болохоор энэ
Notion маань болохоор өөрөө энэ дотор маш олон темплейт таахгүй юу. Тэгээд би тэр темплейтийг ийм номны тэмдэглэл хөтлөх боломжтой тийм темплейтийг сонгоод тэгээд ингэж шууд энэ дээр бичиж явсан байгаа. Тэгээд энэ болохоор номны нэр нь багхгүй. Тэгээд энэ ном болгоныг унших одоо ийшээ орох юм бол тэр номны тухай би ингээд бичсэн тэмдэглэлүүдээ бичсэн байдаг байхгүй юу. Жишээлбэл Notion гэдэг дээр дарах юм бол одоо миний уншиж байгаа Tools of Titan гэдэг номны тухай би энэ дээр солонгосоор бичээд тэр солонгосоор орчуулад ингээд бичиж явдаг байгаа. Харж байгаа үстэй тий. Тэгээ контент болгохын тулд мэдээж би солонгосоор ном уншиж байгаа. Монголоор ч гэсэн уншдаг л да. Жишээлбэл би шаргуу бос ухаалаг гэдэг номыг бас монголоор уншсан байгаа. Энэ дээр ч гэсэн ингээд би тэмдэглэл хөтөлсөн зүйлүүдээ ингээд бүгднийг шууд оруулж ирсэн эсвэл зураг мурга ингээд дараад оруулаад ирсэн тийм зүйлүүд ингээд оруулсан байгаа. Одоо яг миний ингээд уншиж байгаа одоо яг ажиллаж байгаа ном маань хэмээл Tools of Titans гэдэг нэг номын тухай би уншаад тэгээд контент болгож байгаа хгүй. Тэгээд тэр ном маань болохоор яг ингэж тэмдэглэгдэж ирсэн. Тэгээд энэ Notion гэдэг юу програм маань өөрөө айгүй олон зүйлүүдийг ингээд бүгднийг эмхтгэж ингээд нэг нүдэнд харах боломжтой ингээд нэгтгэж өгөн гутаа. Жишээлбэл би book list руугаа ороод book list-ээсээ бас нэг ном руугаа ингээд орох юм бол бас нэг юм пэйж ингээд гараад ирэх тийм боломжтой. Айгүй тийм хоорондоо алгоритмаар холбоотой байгаа тийм ийм системтэй болохоор надад айгүй таалагддаг байхгүй юу? Бүх юм ингээд айгүй тийм салаа задан байх юм бол хаана юу аах ингээд бүх юм руу гараад оруулах юм бол айгүй тийм цаг их орох учраас яг энэ шиг ингээд шууд нэг юм дээр төлрөөл нэг хуудсан дээр төвлөрөөл дараагийнх руу ороод эсвэл тэгээд шууд ихний пэйж рүү ороод ч юм уу тийм хөрвөх чадвартай тийм програм болохоор надад таалагддаг байхгүй юу. Тэгээд дээрээс нь зөвхөн таалагддаг юм emoticon одоо хүссэн emoticon ингэж оруулж яддаг байхгүй юу. Одоо word болоо гэдэг дээр би одоо өөрийгөө яаж дүгнэх үү гэдэг дээрээс ингэж шалтгаалаад тэр үеийнхэн тэр одоо emotion гаргаж ирж байгаа тий ингэж солих ч юм уу тий book list гэдэгийнхээ урд номын тийм emoticon emoji оруулах ч юм уу тий одоо яг тэр сэдвтэн тохирсон тийм эможинуудыг олж оруулах бас айгүй надад сонирхолтой байхгүй юу. Тэгээд энэ эможигаар ингээд хийнгуут айгүй гоё тийм гоё харагддаг байхгүй юу. Өөртөө амар сэтгэл хангалуун. Тийм байдаг. Writing daily writing list гэж байгаа. Daily writing list гэдэг болохоор зөв өдрө болгон ингээд домноос уншсан зүйлүүдээр их домноосдын тий за та нар тийм юм бодоо тэрнийхээ тухай бодоод үзэхгүй бодсон юм бичээд үзсэн тийм юмнууд асуудлууд аявих байдаг штеп. Тэгээ би болохоор бас тэр асуудлуудыг бүгдийг бичиж тавьж байгаад энэ writing list-эн дээр бичдэг байхгүй юу. Жишээлбэл одоо талархах idea. Одоо Thanksgiving list. Одоо тэрийн энийг болохоор би талархах листээ би айгүй олон жил өмнөөс хийж эхэлсэн байхгүй юу. Тэгээ яг санах болгондоо айгүй талархах юмнуудаа бүгдийг бичээд талархдаг. Тэгээ жишээлбэл одоо хамгийн сүүлд ингэж бичээл тий. Одоо бүгдийг ингээд өдөр өдөртөөр ингэж талархах юмнуудаа бүгдийг бичээд тэгээд оруулдаг байхгүй юу. Тэгээд жишээлбэл одоо энэ дээр new idea шинэ idea-нууд юу бэ? Тэр өдөр бодсон шинэ idea юу байсан гэдгийг бас энэ дээр өдөр өдрөөр ингэж бичиж оруулдаг. Ийм байгаа. Тэгээд энэ ийм гарчиг тавиал тэгэл доор нь тий ийм юунуудаа оруулах юмнуудаа бүгднийг ингээл надад болохоор ингээд бүх юм амар тийм алгоритм шиг ингээд би рүүгээ сум заагаад ингээд нэг дэ явдаг айгу таалагддаг байхгүй. Тэгэл яг энэ дээр ч гэсэн би яг өдөр өдрөөр нь яг өөрийнхөө талархах листээ бичсэн байхгүй. Тэгээ тэгэнгүүт яг тэр өдрөө дарангууд ингээд тэр доот нь гарч ирнэ. Гарахгүй бол гарч ирэхгүй. Тэг ингээд тэг бүх зүйл ингээд доош ингээд гараалах юм бол ингээд скрин амар доошлуулах шаардлагатай байна шүү дээ. Тэгэхээр бас аюул цаг орох учраас бүх юмыг аюул тийм ингээд хооронд нь уялдаа холбоотой ингээд нийлүүлээ холбоо гэдэг нь аюул таалагддаг байхгүй. За ингээд data writing list гэдэг дээр болохоор би ийм зүйлүүдийг бичдэг байгаа. Дээрэс нь одоо өчигдөр сурсан зүйл 10 зүйлийг бичих юм уу тий. Эсвэл өнөөдөр би өчигдрөөс илүү өөрөөр хийх боломжтой 10 зүйл. Эсвэл би цагийг хэмнэх боломжтой 10 зүйл гэх юм уу. Ийм зүйлүүдийг би ингэж санах болгондоо бичдэг байгаа. Тэгээ энэ тухай би хаанаас сурсан бэ гэхээр Tools of Titans гэдэг номыг уншаад судлахтаа тэрэн дээр одоо тийм асуултуудын тухай ингээд өдөр болгон бодоод багаар бичээрэй гэсэн тийм юу байсан байхгүй. Тэгээ тэр хэсгийг би хэрэгжүүлж байгаа маань одоо энэ daily writing list болж энэ дээр орж ирсэн байгаа. Энэ бас айгуу тийм чухал. Орой юм уу эсвэл өглөө ажиллаа эхлэхээс өмнө энийг ингээд баг зэрэг бичээд явах юм бол айгуу гоё тархис эргэж ирд юм лээ. За дараагийнх нь болохоор early plan.
Early plan болохоор одоо жил болгоныхаа планыг би бас яаж гаргадаг тухай та бүхэнд өнгөрсөн цаг дээр та бүхэнд хуваалцсан тий. Өнгөрсөн цаг дээр хуваалцсан. Тэгээ тэрэн дээр болохоор би early plan-аа би өөрөө Google Excel sheet дээр хийдэг гэж та бүхэнд тайлбарлсан тийм. Тэгээд би Google Excel-ээ энтэй холбосон байгаа байхгүй юу. Тэгээ тэр холбосон тухайга та бүхэндээ дараа нь тэгээд хэрэв та юм би early plan-ыг яаж хөтлөх вэ? Яаж хөтлсөн тухайгаа энэ дээр та бүхэн линкээр хуваалцъя. Тэгээд тэр линкээр та бүхэн ороод ингээд илүү тодорхой үзэх боломжтой шүү дээ. Тэгээд дараа нь болохоор англи хэлний хичээл одоо ямар нэгэн хэлний хичээл хийж байгаа үедээ бас тэрийг энэ дээр яаж тэмдэглэх боломжтой вэ гэх юм бол би энэ дөр бол маш тийм өөрийгөө аюу тийм бахархаж байгаа тийм юу арга байгаа байхгүй юу. Энэ болохоор би угаас бүх юмыг Google Sheet дээр Excel sheet дээр хийдэг байхгүй юм. Бүх юмыг одоо хүүхдийн орой хоолны меню ч юм уу өдөр болгоныхаа орой хоолны меню ч юм уу эсвэл тэг бүх юмыг би Excel дээр хийх аюу дуртай байхгүй юу. Тэгээд би амарсныхаа дараа англи хэлний хичээл хийж эхлээд ер нь англи хэлний хичээл хийдэг байсан. Тэгээд англи хэлний миний хүссэн оноо ерөөсөй гарч ирэхгүй байсан байхгүй. Тэгээд энэ амарцах хугацаанд би бүр яг яс сууя гэд бүр аюу тийм системтэйгээр хичээлээ хий гэсэн шийдвэр гаргаад тэгээд англи хэлээ би Excel дээр бүр өдөр болгон тэмдэглэл хөтлөөд хийж хэлсэн байхгүй. Тэгээд тэрийгээ би бас өөрийнхөө Notion руу холбосон байгаа. Тэгээд тэр маань болохоор энэ ийшээ харах юм бол day by day дээр Young Bumbo гэдэг English байхгүй. Тэгээд энэ дээр дарах юм бол миний шууд нөгөө Google Sheet маань ингээд орж ирнэ. Тэгээд энэ Google Sheet маань болохоор Google Sheet-ээ өдөр болгон би day 1 то day 30 хүртэл ингээд нийцэн байгаа хгүй. Тэгээ би яг энэ day 1-ийнх нь юу хичээл нь яг энэ day 1-д нь болохоор би day 1 гэдэг сэдвтэй хичээлийг хичээл хийн. Одоо day 2 дээр нь одоо day 2, day 1-ийн хичээлийг давхар хийгээд бэлдээ явна гэсэн тийм төлөвлөгөө гаргасан хгүй. Тэгээ яг тэр төлөвлөгөөнхөө дагуу day 1 дээр дарах юм бол тэр хуц нэгтэн. Day 1 одоо энэ доор нь Excel sheet-нүүд нэгээд өдөр болгоных нь тэр юу ингээд нэгээд тавьсан байхгүй юу. Тэгээд яг өдөр болго яг энэ план гаргасныхаа дагуу би бүгднийг дахин өчтөр үзснээ өнөөдөр ахиж үзээд ингээд татаад яваад өдөр би яг 3 цаг ингээд хичээл хийж үзсэн байхгүй англи хэл. Тэгсэн цаг миний хүссэн англи хэлний TOEIC-ийн оноо гарсан байгаа. Тэгээд бас яг иймэрхүү аргаар та бүхэн ч гэсэн англи хэлээ Excel дээр хийгээд тэгээ түүнийг бас Notion-тэйгээ холбох боломжтой шүү гэж үзүүлэх гэж та бүхэнд танилцуулж байгаа шүү за. Travel гэдэг тухай бас та бүхэнд болцсон. Travel нь болохоор энэ дээр байгаа. Ерөнхийдөө энэ Notion-ыг болохоор өөрийнхөө Google Sheet, Google Driver-тэй аягүй холбдог байхгүй. Тэгээд энэ Google Driver-ыг би Travel-тэй холбосон байхгүй. Тэгээд энэ Travel дээр юу байгаа гэхээр одоо жишээлбэл 2024 онд би Монгол аялсанд байгаа. Ер нь би бүх юмнуудаа контент болох дуртай байхгүй. Тэгээд би 24 онд аялсан тухай YouTube дээр яаж тэмдэглэсэн. Тэгээд Naver дээр яаж ямар блог гаргасан тэрийг бүгдний линкийг гаргаж энэ оруулсан байхгүй юу. Тэгээд дээрэс нь Google Driver-ын чинь холбосон. Google Driver дээр бас нэг фолдер нэгээд тэр фолдер шууд дарангууд ийшээ орох боломжтойгоор ингэж нэгддэг байгаа. За ингээ харах юм бол 2024 онд Монгол аялсан зургууд маань энэ чинь ингээ бүгдээ. Би ингээ жил ингээд өөрийнхөө driver дээр бүгдийг тэмдэглэж явчихдаг. Бүгдийг ингээд утаснасаа ишиг ингээд оруулчихдаг байхгүй. Тэгэхгүй бол утсан дээр ингээд хадгалагтаал байна. Тэгээд тэрэн сүултээ ингээд хадгалагдаж байгаад нэг өдөр алгуулчихсан шүү дээ. Тэгэхгүй тэр маань өөрөө дараа контент болохын тулд ингээд жилээр хадгалах хэрэгтэй. Тэгээд жилээр нь би ингээд жилийн бичээд хаана аялсан тухайгаа ингээд бичээд тэрийгээ би ямар контент болгосон тухай тэр линкнүүдийн бүгдийг нээсээ ингээд авчир тэмдэглэдэг байхгүй. Тэгээ өөр юу харах юм бол жишээлбэл 2022 онд Монгол аялсан тухайгаа бас орсон байгаа. YouTube дээр ямар контент тавьсан, Naver дээр ямар контент тавьсан, Google Driver дээр бас яаж хадгалсан тухайгаа ингэж тэмцлээ зэгсээд явж байгаа. Хуудсан дээр шууд ингээд бүгднийг дараал тэр л орох боломжтойгоор тэгж хийгдсэн байгаа. За тэгээд дараа нь болохоор за би карьерийн тухай портфолио яаж хийдэг тухайга та бүхэнд одоо яг техникээсээ танилцуулъя заяа. За карьер гэдэг дээр мэдээж би энэ дотор зөндөө олон тийм юунууд байгаа. Тэр дундаасаа би өөрийнхөө портфолиог энэ дээр яаж хөтлсөн тухайга алцъя. За болон портфолио.
За энэ дээр одоо би тэг ямар content character гэдэг хүнээр би өөрийгөө төвчлсөн байхгүй юу. Тэгээд өөрийнхөө тухайн энэ дээр бичгээд одоо миний найр блог, YouTube, Facebook, Instagram юу байх юм тэр бүх линкүүдийн бүгдийг нь холбоод тэгээд энэ дээр ахаа job experience өөрийнхөө ямар төсөл дээр ажиллаж байсан, ямар ажил хаана хийжсэн гэдгийг би энэ тэмдэглэж бичсэн байхгүй юу. Жишээлбэл одоо энэ уртлын лого нь болохоор миний ажиллаж байсан одоо сургуулийн төгссөн бас бол одоо ажилладаг компани лого байхгүй юу. Тэр логогоо тавиад тэгээд тэдэн оны тэдэн сард би ямар төсөл дээр ажиллаж байсан, эсвэл ямар прожектын дээр ямар үйл ажиллагаа явуулж байсан, ямар ролтэй ажиллаж байсан гэдэг тухайга энэ ингэж бичиж оруулсан байгаа. За энэ дээр нь болохоор ямар шагнал авсан тухай энэ дээр би оруулсан. Тэгээд би 2 шагналтай тэрийг бичиж оруулаад дээрэс нь бас одоо ямар хичээллүүдэд би сурсан, эсвэл би ямар хичээл заасан ч юм уу тэр зүйлээ энэ дээр оруулсан байгаа. За тэгээд энэ нь болохоор одоо tool-ыг ашиглах ур чадвар гэх юм уу тийм юмнууд байгаа. Жишээлбэл board дээр би хэр сайн чадвартай, Excel дээр ямар сайн чадвартай, Notion дээр ямар чадвартай гэх тэр бүх програмуудыг энэ дээр ингэж оруулаад ямар төвшнөөр ажилтдаг тухайга энэ оруулсан. Гэхдээ би одоохондоо энийг би тийггүй яг иймэрхүү байд юм шүү гэж би харуулах та бүхэнд энэ оруулаад ирсэн байгаа. Тэгэж оруулчаад энэ дээр болохоор миний одоо зарим хүмүүстэй өөрийнхөө дуртай номоо тийм уншсан номнууд ингэж бас оруулдаг байхгүй юу. Тэгээ би түрүүн та бүхэнд харуулсанд миний нэг book list-ээс шүү дээ тий. Тэрийг бас энэ шууд усагцсан байхгүй юу. Тэр хуудасаа шууд авах боломжтой байхгүй. Тэгээ тийм гот тэр миний одоо уншсан номнууд тий бүгдээр энэ ингэж уншсан номнууд болохоор бүгдээр энэ гараад ирдэг. Зөвхөн миний уншихыг хүсэж байгаа номнууд бол гарч ирэхгүй. Зөвхөн уншиж дуусгасан эсвэл контент болгосон номнууд өөр энэ дээр гарч ирэх боломжтой. За тэгээд хамгийн доотлолт нь би өөрийнхөө утсыг, өөрийнхөө мэйл хаягийг ингэж оруулж үлдээсэн байгаа. За тэгээд энэ маань өөрөө одоо миний портфолиож болох боломжтой, миний homepage болох боломжтой тийм. Яг энийг яагаад би homepage гэж нэрсэн бэ гэхээр homepage ч өөрөө би линк тараагаад хүмүүс хааж одоо хүссэн хүмүүс тийшээ орох боломжтой шүү дээ тийм. Би энийг share гэдэг дээр дарах юм бол энэ нь өөрөө publish хийх боломжтой болдог байхгүй. Тийм publish гэдэг дээр дараад тэгээд энэ publish-ийг дарах юм бол би одоо энэ портфолиогийнхаа линкийг одоо орж байгаа газрууд ч юм уу тий өөрийгөө танилцуулахыг хүсэж байгаа хүмүүс рүүгээ шууд явуулах юм бол тэр хүмүүс энэ линкээр нь ороод миний портфолиогоо шууд боломжтой. Миний портфолио одоо homepage-ийг шууд үзэх боломжтой болж ирдэг. Тэг та бүхэн би homepage publish яаж хийх зааж өглөө. Харин одоо энэ дээр нэмээд та тий заавал портфолиог гэхгүйгээр яг өөрөө энэ дээр яаж homepage нэгэ түүнийг publish хийх вэ гэдгийг би зүгээр танилцуулж өгье. Тэгээ энэ дээр би айгүй олон тийм юунууд байдаг гэж та бүхэнд хэлсэн. Тэгээ айгүй тийм template аяг байдаг байхгүй юу. Тэгээд энэ templates гэдэг рүү н орох юм бол айгүй олон төрлийн тийм template байдаг байхгүй юу. Тэгээ жишээлбэл одоо ямар төрлийн template хийх вэ гэдгийг шалтгаалаад энэ дээрээс нь сонгож олно. Learning ч юм уу эсвэл одоо financial services ч юм уу тий. Одоо хэрвээ finance тал руу ажилладаг хүн байх юм бол яг энэ рүү ороод тий энэ дундаас ямар нэгэн template-ийг сонгоод хэрэглэж болно. Энэ донд нь үнэтэй чанс, үнгүүч юунууд байдаг байхгүй юу? Тэгээ би та бүхэнд үзүүлэх гээд нэгийг өгсөн байгаа. Тэгээд тэрийг зүгээр үзүүл. Энэ болохоор free гэж байгаа шүү дээ, тийм. Cake хийдэг тийм cake-ний одоо газар одоо өөрийнхөө homepage-ийг нэг хийх хүсэж байгаа бол одоо ийм homepage хийх боломжтой шүү гэж та бүхэнд зүгээр үзүүлж байгаа шүү дээ. Тийм. Ингээл ийм темплуудад байгаа байхгүй юу? Чи ороод тэгэл өөрийнхөө мэдээллүүдийг ингээл линкийг холбоол явах юм бол тэг өөрийнхөө дэлгүүрийн ч юм уу эсвэл өөрийнхөө homepage-ийг шууд ингээд нэг боломжтой темплейт ингээд бэлэн бийж идэм билээ. Тэгээ түрүүн би та бүхэнд үзүүлсэн би өөрхийн миний портфолио байсан шүү дээ, тийм. Тэр ч гэсэн бас өөр нэг темплейтээс би юу татаж аваад тэгээд тэнцэн шууд ингээд бөглөөд явцсан байгаа. Энийг бүрчлэн би гарсан бүгднийг уртлынх нь одоо энэ эможи би бүгдийг хийх юм бол аюул цаг орно шүү дээ, тийм. Тэгэхгүйгээр одоо бэлэн темплейт аюул байдаг болохоор тэр дундаас ингээд сонгож аваад би одоо ийм темплейт дээр ийм юм хий гэж төлөвлөөл тэгэл ороод хэлээл өөрхийн ямиг ингээд үгийн солиод оруулахад боломжтой тийм маш тийм хэрэглээ сайтай тийм програм байгаа. Нэг иймэрхүү байдалтайгаар би Notion програмыг хэрэгжилж явж байгаа. Энэ Notion маань өөрөө маш олон төрлийн тийм програмуудтай холбогдоод явах боломжтой байдаг болохоор би маш өргөнөөр хэрэгэлдэг миний програм байгаа. Өнөөдөр та бүхэндээ өөрийнхөө өргөн хэрэгэлдэг
Notion AI програма та бүхэнд хуваалцлаа. Би линкийг бас ингээд оруулаад өгье. Та бүхэн ороод өөрхийн Google ID-гаар нэвтрээд тэгээд өөрхийн хом пэйжийг ч юм уу өөрийнхөө workspace-ийг яг над шиг ингээд хөгжүүлээд явах юм бол маш сонирхолтой тийм түүл байгаа шүү. Та бүхэн бас хэрвээ мэдхийг хүсэж байгаа, асуух хүсэж байгаа зүйл байх юм бол надаас асуулт үлдээж болно шүү. Өнөөдрийнхээ дугаараар юуг яаж хэрэгжүүлэх тухай та бүхэн заавал үлдээж доор бичиж үлдээж өгөөрэй. Та бүхэндээ дараагийн цагаараа уулзцаая. Баяртай.